Францад хэрхэн суралцах вэ? Англи хэлээр суралцаж болд юм уу? Тэтгэлэгтэй юу? Амьдрах өртөг зардал нь яад юм? Материалаа яаж илгээдэг вэ гэх нь маш олон асуултууд бол надад ирж байна. За тэгвэл би яг одоо энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэнд зориулаад яг 5 минутын дотор одоо яг энэ дээр цаг явж байгаа багтаагаад хамгийн чухал хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг хүргэе хичээ. Wait a minute. Who are you? Сайн байцгаана, намайг Ананд гэдэг Франц орны судлаач мэргэжилтэй. Франц хэл соёл судлаад одоо 14 жил болсон байна. Нийтдээ 20,000 гаруй монгол залуучуудаа Францад суралцах мэдээллийг хуваалцсан байна. Францын 2 ихтэй сургуульд суралцсан. Яг одоо би Парис хотод магистраар суралцаж байна. Ингээд бичлэг эхэлцгээе. За яагаад Франц гэж? Нэгдүгээр Францын одоо боловсролын систем байгаа. За Францын боловсролын систем гэдэг бол дэлхийд гайхагддаг. За дэлхийн шилдэг 100 их сургуульд бол одоо Францын маш олон сургуулиуд бол багтдаг. За Францын одоо боловсрол дэлхийн шилдэг одоо боловсролын системд бол одоо 6-д ордог. За мэдээж нарийн мэргэжлүүд байгаа. Тэгэхээр одоо инженер, нанотехнологи, биотехнологи, хим, анагаах ухаан, хууль, урлаг, уран сайхан, арт, дизайн, технологи маш олон ийм нарийн мэргэжлүүдийг бол бид суралцах боломжтой. За хоёрдугаар болохоор амьдралын хэм маяг. Францын хоол, кино урлаг, философи, уран зохиол, за тэгээд одоо Франц хүмүүс, ногоон орчин, за оюутан дээлтэй гих мэдчлээ одоо бид нар маш сайн мэддэг юм. За Эйфелийн цамхаг тэр чигээр л одоо романтик штэ. Тэр дундаа Франц хэлээр дэлхий дээр бод 300 сая гаруй хүн бол Франц хэлээр ярьдаг. Тийм бизнесийн хэл, олон улсын харилцааны дипломат хэл. Сургалтын төлбөр. За тийм ээ одоо Францын их сургууль сурахад одоо бараг л үнэгүй байдаг гэж ойлгож байна. За бусад одоо улс орнуудын үнэ төлбөрийг одоо сургалтын төлбөрийг та бүхэнд одоо харьцуулж ингэж хүргэе. Та бүхэн одоо эндээс харж байгаа байх. За Францад болохоор бакалаврын жилийн сургалтын төлбөр болохоор 277 евро, магистр болохоор 389 евро байдаг. За зарим улсын сургуулиуд нь болохоор 2770, 3889 евро. За энэ хүү одоо энэ төлбөр нь яагаад хэлбэж байгаа юм мэдээж одоо чанар. Зарим одоо улсын сургуулиуд нь болохоор үйлчлэгээ сайжруулж үнэ нэмсэн. Оюутнуудаа, залуучуудаа маш их ач холбогдол өгч анхаарал хандуулдаг. За үнэ нь бол одоо харьцангуй боломжийн үнэтэй байгаа юм тийм. За хувийн сургуулиуд бол мэдээж үнэтэй. За ингээл 5,000, 7,000, 10,000, 14,000, 20,000 янз бүр энэ бол мэдээж хувийн сургуулиуд учраас өөр төлбөртэй байдаг. За Францад одоо англи хэлээр суралцах боломжтой юу? За мэдээж боломжтой. За энэ Франц улс болохоор ерөөдөө англи хэлтэй хөтөлбөр програмуудаа маш их нэмсэн. За мэдээж Франц хэлтэй байх юм бол агуу тал болгож байгаа. За хэрвээ та англи хэлээр суралцах юм бол IELTS-ийн доотлол 5.5 онооноос дээш байх юм бол явуулах боломжтой. Франц хэлээр суралцах байгаа тохиолдолд одоо Франц ийм 6 түвшин байж байгаа. Тэр B2 болон түүнээс дээшээ түвшин байх юм бол материалаа явуулах боломжтой гэсэн. Би болохоор одоо C1-ийн түвшингийг аваад хийжсэн. За энэ дээр нэг зүйл анхаарах хэрэгтэй. Тэрний юу вэ гэхээр хэлний түвшин болохоор мэргэжлээсээ хамаарат янз бүр. За амьдрах зардал. За амьдрах зардал ерөөдөө 1 сарын нэг оюутны зардал бол доотлол нь 610 евро гэж үздэг. За визний шалгуур графикаар харуулъя те. Амьдарч байгаа хотуудаасаа хамаарат янз бүр байгаа гэдгийг харж болно. За Парист бол мэдээж өндөртэй юм шиг том хот. За бусад дундаж хотууд байгаа. За жижиг хотууд ч гэсэн байж байгаа. Дундаж зардал бол нийтдээ 800-аас 1200 евроны үнэтэй гэж ойлгож байна. За ингээд ихэнх оюутан залуучууд болохоор ингээд натаа зөвлөгөө авсан залуучууд болохоор Парист сурж ивэл бүр амар гоё гэж уруу боддог тохиолдол аюух байдаг. За Парисаас гоё ийм гоё хотууд байдаг. Хамгийн чухал зүйл бол одоо та ямар мэргэжлээр сурах гэж байна вэ гэдгээс хамаарат хотоо сонгох хэрэгтэй гэсэн. За жишээ нь би болохоор одоо бакалавра Бордо хотын их сургуульд суралцж исэн. Парисаас миний хувьд бол одоо 5 дахин илүү гоё Парисаас. За эсэлт нь хизээ байдаг вэ? Сургууль руугаа яаж материалаа явуулах вэ? За яг зөв одоо магистрийн хөтөлбөрүүд бол яг одоо эхэлсэн байгаа. Сая 2 сарын 25-ны өдөр магистрийн хөтөлбөрүүдийн эсэлт эхэлсэн. За гэхдээ бүх сургуулиуд биш. За зарим их сургуулиудын бүртгэл болохоор улсын сургуульч бай, хувийн сургуульч бай. Зарим сургуулиудын бүртгэл 4 сард эхэлдэг, 5 сард эхэлдэг, 6 сард эсэлт нь эхэлдэг сургуулиуд байдаг. За одоо би манай сургууль болохоор 4 сард эсэлт нь эхэлчихсэн. За ийм учраас та одоо ч гэсэн Францын их сургуульд сурахыг сонирхож байгаа бол одоо хүүхдээ явуулахыг хүсэж байгаа бол одоо оройтой юу вэ гэдгийг хэлмээр байна. За тэтгэлэг. За Францад болохоор тэтгэлэг баггүй байдаг. Густав Эйфелийн тэтгэлэг байдаг, Пруссийн, Erasmus-ийн гэдэг маш олон янз бүрийн тэтгэлэг байдаг. Харин одоо та бүхэнд одоо Монгол Францын хамтарсан засгийн газрын тэтгэлгийг онцолж бас тайлбарлая гэж бодлоо. За энэхүү тэтгэлгийн ачаар би одоо Франц улсад бас суралцж байгаа гэдгийг хэлмээр байна. За энэхүү тэтгэлэг болохоор жил бүрийн 4 юм уу 5 сард зарлагддаг. 10 оюутан бол шалгаруулдаг. За та Францад англиэр суралцж гин үү, Франц хэлээр суралцах
гэж байна уу? За аль нь одоо энэ тэтгэлэгт материалын өгөх боломжтой гэсэн. За тэтгэлэгт ямар боломжууд олгодог вэ гэхээр жил бүрээсээ нөгөө нэг хамаарат энэ сургалтын төлбөрийг 100% төлж өгдөг. Одоо жил бүрээс хамаарат гэж байгаа шүү дээ. А хоёрт нь болохоор одоо бидний хил заншнаар стипенд гэж ярьдаг халаасны мөнгө одоо 800-аас 1000 евро өгдөг. За эрүүл мэндийн даатгал бас хамруулдаг. Одоо Францад ирэхэд чинь Парист одоо тосон үйлчилгээ үзүүлдэг. За ингээд дэлгэрэнгүй бусад мэдээллүүдийг үзүүлчээ та бүхэн энэхүү сайтаар ороод мэдээллийг авах боломжтой. За надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За мэдээж 5 минутын дотор бүх мэдээллүүдийг хүргэнэ гэдэг маш хэцүү, боломжгүй. Гэхдээ би хамгийн чухал мэдээллүүдийг нь бас өгөхийг хичээлээ. Францад суралцах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал миний энэхүү пэйж руу холбогдож болно. Би болохоор одоо Францад суралцах ганцаарчсан зөвлөгөө VIP уулзалтыг онлайнаар хийдгийг та бүхэн мэдэх бах. Энэ пэйжээр ороод чат бичээд цаг тавлаад уулзаж ярилцах боломжтой. Нэрээ би одоо Францад суралцах талаар подкастын хүргэж исэн. За энэхүү YouTube дээр ингэж бичээд миний 4 цуврал подкастыг сонсох боломжтой. За англи хэлээр, франц хэлээр суралцсан энэ 4 өөр профайлтай залуучууд өөрсдөө туршлага мэдээллийг бас ингээ хуваалцсан аюул сонирхолтой хөгжилтэй юм яриа өрнүүлсэн подкаст байдаг. За ингээд Франц хэл, соёл одоо Франц суралцахтай холбоотой асуултууд байх юм бол та бүхэн комент хэсэг заавал бичүүлдээгээрэй. Зүрх дараарай. Бас бусадтайгаа одоо энэ бичлэгийг дэмжиж шеэр хийж хуваалцаарай. Мөн subscribe дараарай. Бичлэг үзсэнд баярлалаа. Merci beaucoup. Au revoir. Дараагийн бичлэгээр уулзцгаая.